Өөрийгөө эхлээд хайрламаар байгаа үедээ нэгээрэй. Сайн уу найз минь? Сүүлийн үед чи минь энэ үгийг хэрэг сонссон бэ? Өөрийгөө хайрл. Эсвэл өөртөө хайртай бай. Эдгээр үгсийг зарим хүмүүс бага зэрэг буруугаар ойлгох хандлагатай ч найз чи минь энэ үгийн утга учирыг сайн ойлгох ёстой шүү. Буддагийн сургаал донд энэ дэлхийн ертөнцийн хэн хүнээс илүү чиний хайрыг хүртэх ёстой нэг нь чи өөрөө юм шүү гэдэг үг байдаг нь бид бүхэнд маш чухал зүйлийг сануулах гэсэн мэт. Хин захиагаараа найз чамаагаа шашин шүтлэх дуруу татах гэж оролдоогүй шүү. Харин эрт дээр үеэс хэлж заншснаар бүх зүйлс авах гэхийн ухаанаар хандаж байгаарэ гэдгийг сануулах гэсэн юм. Хүн өөртөө хайртай байж иж бусдад хайраа түгээн бусдын хайрыг байгаагаар нь хүлээж авна. Бидний дотор хайр хүлээж авах сав байдаг гэж төсөөлвөл тэр сав дан ганц гаднаас ирсэн хайраар хизээж дүүрэхгүй шүү. Хамгийн сүүлийн туслыг үргэлж чи өөртөө өгөх ёстой. Хүн өөрийгөө хайрлана гэдэг нь зоригтой хүрэх тэмүүлэл төлөвлөгөөтэй. Альва алдаа гаргавал өөрийгөө уучлан урагшилж чаддаг. Өөрийн боломж бололцоог мэдэрч хүчин чармаалтай унлан зарим тохиолдолд өөрийгөө амрааж чаддаг. Зоригтой хүрэх жижиг алхмуудаар урагшлах бүртээ өөрийгөө зоригжуулж урамшуулж чаддаг. Энэ бүгдийг нэг доор хэрэгжүүлж чадахгүй ч багаар хэрэгжүүлэх оролдлогыг хийгээрэй. Мод тарихад хамгийн тохиромжтой өдөр 20 жилийн өмнө байсан. Дараагийн хамгийн тохиромжтой өдөр бол одоо гэсэн үг байдаг шүү дээ. Тийм болохоор найз минь чи одооноос л эхлээд өөрийгөө хайрлаарай. Чиний итгэл танд Пандахаас. Эртний Ромын ургацын баяраас албатай тэмдэглэгдэж ирсэн 2 сарын 15-ны өдөр нь Гигийн Валентины оролцоотойгоор 2 сарын 14-нд тэмдэглэдэг Гигийн Валентины өдөр буюу хайрын өдөр болсон байна. 18 болон 19-р зуунаас эхлэн энэхүү өдөр нь хайрын захиа, зурус, зэргээр хайраа илэрхийлдэг өдөр болсон бөгөөд одоо дэлхийд дахинд хосуудын дунд өргөнөөр тэмдэглэгдэж байна. Хэрэв та энэхүү өдөр өөрийн хайртай хүндээ сюрприз барихыг хүсвэл Open Vent Letter үйлчилгээ сонгоорой. Open Vent Letter зөвхөн танд эсвэл таны хайртай хүмүүст зориулсан онцгой захиаг хүргэх үйлчилгээ юм. Өдөр хоногуд урсан өнгөрч техник технологи хөгжихийн хэрээр бид бүхэн бусадтай харилцах аргуудтай хүлэгдэж өөрсдөө чөлөөлж чадхаа байсан байх юм. Тийм ч учраас эртээр үеэс бид бүхний харилцах хэрэгсэл болж ирсэн захиагаар өөрсдийн хайртай хүмүүстэй сэтгэлийн үгээ хэлээрэй. Валентины өдөрт зориулсан онцгой үнээр өөрийн захиагаа бичүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт байрлах Google формоос аваарай. Баярлалаа.